Сүхбаатар аймгийн Баруурц сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хичээлийн шинэ байр нь 2024 онд ашиглалтанд орсон. 10,000 м квадрат талбай бүхий 5 блокоос бүрдсэн уран давхар 960 хүүхдийн суудалтай. Тус сургуульд 108 багш, ажилтан, албан хаагчид сургалт хүмүүжлийн хэвийн үйл ажиллагаа зохион байгуулах ажлын байранд ажиллаж байна. Захиргаа удирдлагын баг, захиргаа аж ахуйн баг, бага ангийн заах аргын нэгдэл, нийгмийн ухааны заах аргын нэгдэл, байгалийн ухааны заах аргын нэгдэл, дотоод хяналтын баг, хүүхэд хамгааллын баг, эрүүл ахуй, халдвар хамгааллын багууд үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуульд тэргүүлэх зэрэгтэй 31, заах аргач зэрэгтэй багш 30 байна. За өнөөдрийн хичээл Монгол хэлний хичээл. Монгол хэлний ном дэвтрээ гаргасан уу? За дэвтэр дээрээ хичээлийнхээ он сарыг тавья. За сайн юу болоо вэ? Манай ангийнхаа ордог хичээлдээ аягүй төмөөтэй байгаад байна. Мэдгүй би ч хоцроод авах шиг байна. Ажлаасаа гардаг ч юм уу. Хүний одоо хүүхд тохироод явах вэ гэ. Бүгэн ч одооны хүүхдүүд зэрэглэн цагаа хөөрхөх юм. Юу залуу хүн байж ийм зүйлээс болоод шадраад байгаа юм уу? Юу дүртэй мэрэгчлээ хаях вэ? Ямар нэгэн арга байгаа шүү дээ. Ямар арга чарга байна вэ юм? Сумьяагч саяхан хослонсын сургалтыг суугаад ирсэн шүү дээ. Сумьяагчаас зөвлөгөө авах уу? Тэгэл да. Ийм юмд гутаад явах дээ. Ямар нэгэн арга байж л таараа. Алив явъя. За би тэгвэл ингэж явчих. Та болохоор тэр хүртэн дээр явчих нь шүү дээ. За. Өдрийн мэндэ сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Нөгөө сургалтаа явж байгаа юм уу? Харин бид нар жоох хослол сургалтынхаа туршилт хичээлийг мууж өгчтэйгээр хамтраад явуулаад байгаа шин. Тийм үү. Би тойрч гэсэн энэ сургалтаас ч суралцсан л та. Тэгэл дээ. За энэхүү сургалт маань суралцагчдын хүсэл сонирхол нийцэн тэдний идэвх оролцоог маш сайн нэмэгдүүлдэг ийм үр дүнтэй бас хөөрхөн сургалт байгаа. Би чинь сумьягаас суралцаад энэ хичээлийг ангийнхандаа заагаад аягүй сонирхолтой болоод манай ангийнч одоо та ба орыг багшаа надаас нэхэд идэг болсон шүү. Би чинь тэгээд ингээд сумьягийн хажууд ирээ зогсоод сураад явж лээ. Хамтдаа суралцсан. Тэгэл та. Тэгвэл манайхаа шууд ингээд Хослолсон сургалт гэдэг нь онлайн болон танхимын сургалтыг хослуулсан сургалтын стратеги юм. За хослолсон сургалт нь суралцагчдад өөрийн сурах цаг хугацаа, орчин, хурд, сурах арга замыг удирдах тодорхой эрхчлөлөө олгодгоор онцлог байдаг. Байршлыг тойрч эргүүлэх загвар. Суралцагчид анги дотор байх тодорхой байршлуудыг тойрч эргэх замаар суралцдаг. Нэг байршил нь онлайн сургалт байх ба бусад байршил нь багаар ажиллах хэсэг, биедаан сурах хэсэг, унших хэсэг, бүтээх зэрэг байх боломжтой. Сүхбаатар аймгийн Баруурц сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн бага боловсролын багш Сэмий Гарав байна. За багш миний би тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахыг дэмжих төслийг хүрээнд хослолсон сургалтанд хамрагдаад ирсэн байгаа. За өөрийн даасан ангидаа хослолсон
сургалтын байршлыг тойрч ирэх загварыг туршин хэрэгжүүлсэн. Тэгэхээр миний хувьд ангимаад 3 дугаар анги. За жоохон байсан биер нь техник технологитой ажиллах чадвар дутмаг. За тэгээд нэг багш ингээ 3-4 өртөөнд 36 хүүхдийн үнгээ хурц ажиллах тал дээр асуудал бэрхшээл маш их гарч ирсэн. За энэхүү бэрхшээлийг яаж даван туулах вэ? Гарц гаргалгаа нь юу байх вэ гэж бодож хэлснээрээ за тэр нь юу байсан бэ гэхээр багш бол ерөөсөө л хамтрагчтай болох нь чухал юм байна гэдгийг олж харсан. За үүнийхээ үндснээр сургуулийнхаа залуу багш нартай хамтран туршилт хичээлүүдийг маш ихээр зааж хэлсэн. За сайн мэцгаана хүүхдүүд ээ. За баярлалаа бүгдээрээ сууч. За өнөөдөр бүгдээрээ хосолсон сургалтынхаа туршилт 5 дахь хичээлийг заахад бэлэн болсон байна. За өнөөдөр бүгдээрээ 4 багш маань хамтраад хичээлийг чиглэж хөтөлж явуулнаа. За манай хүүхдүүд өнөөдрийн хичээлийнхаа сэдвтэй танилцаарай. Өнөөдрийн хичээлийн сэдв өнөөдрийн хичээлийн зорилго маань за бид нар тонгороо сургалтаар онлайнаар за гэртээ эсрэг утгатай үгсийг судалсан байгаа тийм ээ. За өнөөдөр тахилын сургалтаараа бүгдээрээ өөрсдийг сурч мэдснээ баттгах дасгал даалгавар гүйцэтгэнэ. 4 өртөөгөөрөө сургалт маань үргэлжлэн манай хүүхдүүд бүгдээрээ хичээлдээ идэвхтэй оролцоорой. За хүүхдүүдээ. За амжилт хүсье. Сайн байцгаана уу? Би өртөө нэгийн чиглүүлэгч багш байна. За манай өртөө бол сурагчид дасгал даалгаврыг ажлын хуудсан дээр ганцаарчлан гүйцэтгэх байгаа. За мөн Монгол хэлний хичээлийн унших, бичих чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа. За чиглүүлэгч багш миний хувьд сурагчдын ойлгохгүй байгаа зүйлийг биечлэн сурагчдаар тайлбарлаж үзүүлж байна. За одоо бүгдээрээ эхний дасгал даалгавраа ажиллацгаая. За эхний дасгал даалгавар бол харгалзуулаад дутуу үгийг нөхөж очих байгаа. Сайн байна. Сайн байна. Сайн байна. Сайн байна. Сайхан бодоорой. Сайн байна. Дэсэн гэдэг хүч. Бичсэн. За сайн байна. За одоо бүгдээрээ эндээс багш нь дараагийн даалгаврыг ажиллуулъя. Нааша хараарай. За одоо эндээс энэ үгний эсрэг утгыг хэлээд явна. Үгээ уншаад эсрэг утгыг хэлээ явна шүү. За эхний үг. Эсрэг утганы юу вэ? Ой ямар мундгийн сайн байна. Дараагийн үг. Дүүрэн гэдэг үгийн эсрэг утга. Ямар мундгийн маш сайн. Эсрэг утга нь сайн байна. Дараагийн үг. Эсрэг утга нь сайн байна. Зүйтэй ямар мундгийн. Эсрэг утгыг нэлээ явж байгаа дандаа тийм ээ? Ямар мундгийн сайн байна. За. Ямар мундгийн. Дараагийн үг. Эсрэг утга нь нөхөр. За одоо хүүхд нэг нэрийн дуудаад багш нь асуусан. За их наран. Юу гэж нэ? За эсрэг утга нь юу лээ? Ямар мундгийн сайн байна. Дараа нь. За эсрэг утга нь юу лээ? Сайн байна. За. Эсрэг утга нь юу лээ? Ямар мундгийн. За чи хэлээрэй. Хэцүү. Ямар сайн. За.
Эсрэг утга нь ууч сайн байна. Сайн. Эсрэг утга нь ууд. За. Газар. Эсрэг утга нь юу вэ? За бүгдээрэнд нь баяр үргээ сайн байна. Үгийн эсрэг утгыг маш сайн мэдчихэв. За одоо бүгдээрээ өртөөс илгээх хугацаа болсон байна. За багш нь команда өглөө. 1 2 3 За өөрсдийнхөө эд зүйлсийг орохгүй шүү хүмүүстээ. За ингээд хүүхдүүд та бүхэн дараагийнхаа өртөөнд багтай барилнаа. За сайн байцгаана хүүхдүүдээ багш нь өртөө хоёрын чиглүүлэгч багш байна. За энэхүү өртөө маань болохоор суралцагчдын хамгийн дуртай өртөө бөгөөд хүүхдүүдийн итгэх оролцоог маш сайн нэмэгдүүлдэг, сэтэлжүүлдэг юм альжаалын тайлдаг маш юм сонирхолтой өртөө байгаа. За суралцагчд маань энэхүү өртөөнд ирснээр тоглонгоо мэдлэг бүтээж, за найзуудтайгаа уралдан авахал замбаага сордог байгаа тийм ээ хүүхдүүдээ. За яг одоо бүгдээрээ Kahoot программыг ашиглан даалгавар гүйцэтгэх нь. За манай хүүхдүүд Kahoot руугаа нэвтрээд, за багшийнхаа өгсөн кодоор нэвтрээд бүгдээрээ ороод ирээрэй. За бүх хүүхэд ороод ирсэн байна тий. За одоо багш нь даалгавраа эхлүүлье. За дөрмөө мэднэ тийм ээ. Хин авахалчтай, хин хурдан, хин шаламгай даалгавраа гүйцэтгсэн хүүхэд маань яах нь өндөр оноо аваад явдаг байгаа. За асуултаа маш сайн уншаад хариултаа зөв сонгош. За 8 хүүхэд маань хариулсан байна. Шинэ гэдэг үгний эсрэг утгыг олоорой гэсэн чинь зөв хариулт нь юу вэ? За хамгийн чухал мөч болох оноо хардаг хэсэг маань гарч ирсэн байна. За одоогоор хин хамгийн өндөр оноотой явж байна? Ногоон дээр. За ногоон дээр цэлмөн, анан, сүү анан, амарцсан яах нь. За одооноос эхлээд бүгдээрээ хичээгээрэй хүүхдүүдээ. За нэмэгэн. За хин ч гисалтын ихэнд гарч ирсэн байна. За бас нь анхааралтай бөгөөд хурдан хийхийг хичээгээрэй хүүхдүүдээ. За хин дэше орж ирсэн байна. Асаах гэдэг үний эсрэг утгыг олоорой. За 8 хүүхэд маань хариултаа илгээсэн. За нэг хүүхэд маань ямар хариулт сонгосон байна? За зөв үү? Асаах гэдэг үгний эсрэг утга нь юу вэ? За алдсан байна. Тэгэхээр бүгдээрээ анхааралтай заавраа маш сайн унших нь чухал байна. За дараагийн асуулт. Өөрсдөө анхааралтай уншъя. За хүн гэдэг үгний эсрэг утга нь хүнд мөн үү? Биш үү? За нэг хүүхэд маань биш гэж хариулсан байна. За асуулт 6. Бохир гэдэг үгний эсрэг утгыг олоорой. За хэдэн хүүхэд цэвэр гэдгийг сонгосон байна? За тэр шар дээр нэг хариулт өгсөн биш. За бохир гэдэг үгний эсрэг утга нь юу вэ? За байр солигдоогүй байна. Энэ дээр маань эхний 5 хүүхэд ирэмлэгдэж оноогоороо гардаг байгаа тийм ээ. За асуулт олоог өөртөө маш сайн анхааралтай уншъя. За За багш нь шууд дараагийн асуултыг явлаа. За хамгийн сүүлийн асуулт өнөө хотлоо.
За бидний өксөг үлээлдэг чухал буюу хамгийн өндөр оноо авсан 3 сурагч хэн бэ? 3 дугаар хайранд хэн таарсан байна? Сүү Ананд баяр хүргэе. 2 дугаар хайранд Эс Ананд баяр хүргэе. За тэргүй байр буюу хамгийн өндөр оноо цуглуулсан сурагч маань хэн байна вэ? За Цэлмэн байна. Цэлмэндээ баяр хүргэе. За Би анх хослонсон сургууль хичээлийг мэддэггүй байсан. Харин манай багш бидэнд зааснаар бид мэдэж авсан. Хослон сургууль хичээл нь 3 ба 4 өртөөтэй байдаг. Би хослон сургууль хичээл маш их дуртай болсон. Би багшаагаа өдөр бүр хослон сургууль хичээлийг хийгээсэй гэж хүсэж байна. Манай анги өртөө гэж хичээл орж байгаа. Надад бол тэрэн дээр таалагддаг зүйл бол тав дээр орох. Тэр нь амар гоё. 2 салаа дээр тав дээр хичээл ордог. 1 салаа дээр кахут гэдэг юм орж тэрэн дээр нэвтэрч оноогоор уралдаж би заримдаа 1 2 3 дугаар байранд ордог. 2 дугаар салаанд бол код уншуулад тэрэн дээр нь дасгал хийж найзуудтайгаа хамт хийж бас тэр нь надад амар гоё санагдсан. I really like this хичээл. Сайн байна уу? Өдөөгөрийн чиглүүлэгч багш нь байна. За манай өглөөний онцлог нь болохоор Монгол хэлний хичээлээр суралцагчдын бүтээл сэтгэлээ хөгжүүлэх, ярих, сонсох, хамтрах чадварыг нь дэмжих чиглэнэ. За тэгээ өнөөдрийн хичээлээр бүгдээрээ нэгт нь энэ эсрэг утгын зургийг нь доор зурна. Энэ бол зурх хуулийг дэмжиж байна. Хоёрт нь энэ эсрэг үгийг доор нь бичнэ. Энэ маань бичих хуулийг дэмжиж байна. Гуравт нь болохоор найзаа олох байгаа. За ингээд эхний даалгаврыг бүгдээрээ хосоороо хамтдаа бүтээнэ. За бас ирээд хамтдаа зураарай. Эхний баг, дараагийн баг, дараагийн хос, дараагийнх ингээд хамтдаа яваадах юм. За босоод нүгдүү бүтээгээрэй. Хамтраад хамгийн гоёор хоорондоо ярилцсан. Тийм ээ? Хин нь юугээ хийхээ бодно. Найздаа өгийнхаа утгыг ярилцсан. Оо сайн зөвцөн үү? За харъя. Эхний хоёр сайн гүйлгэх юм байна. Оо сайн байна. За дараагийн. Хараа гэсэн юм. Нөгөөх нь давхрын зурж байгаарай. Одоо энийг юу? Одоо хоёр дахь даалгавраа бүсчихээрэй. Хийчихсэн багууд нь хоёр дахь. Энэ юу вэ? Өдөр болохоор юу зурсан чи? Наад зурсан. Одоо тэгвэл энэ хоёрыг хийгээ. Наад тийм. Хоёр найз маань хамгийн сайн хамтарч байна тийм ээ. Одоо энэ хоёрыг хийгээрэй гинэ үү? Оо тэгээд болчих гинэ. Анжаарэ за уншиж. Цагаан. За одоо дараагийнх нь энэ хоёрыг хийж. Болно минь үү? Одоо хоёр дахь хийгээрэй. За бичсэн үгээ уншиж шүү. Найзуудаа уншиж өгөөш заяа. За манай хоёрын бичсэн үг ямар хоёр үг байгаа лээ? Хүм. Гэсэн мөн. Зөөлөн. Эдэх. За дараагийнх нь үгийг харъя. Манай хоёр энийг хийгээрэй. Энэ хоёр маань ямар вэ? Сайн байна. За уншаарай. Бичсэн үгээ уншаарай. Нам. Чанга тод уншиж заяа. За суучих. Дараагийн найзаа олох даалгавар байгаа. Анхааралтай сонсоорой. Сая нэг найзтайгаа хамтарсан тийм үү? Одоо тэгвэл дараагийнхаа ямар найзтайгаа хамтрах нэ гэдгийг олох гэж байгаа учраас бүгдээрээ эндээс нэг суглаад яваарай. За, чиний үг юм бэ? Юу вэ? Чанга дээр минь босоод. Найтан. За. Найтан гинэ. Найтны найз нь хэм бэ? Эсрэг найз нь? Хоорой. За дараагийнх нь. Тогтоогоорой минь үү? Миний үгийн надад ч юу байгаа? Чанга. Найзууд нь сонсохгүй шүү дээ. За тэр найзууд байгаа. За тэгвэл тэнд очиод тогтоогоорой. Дараагийнх нь миний үг. Чанга л шүү. За тогтоогоорой. За тогтооч. За саяын олсон найзуудыгаа
Уншия. Эдгээр маань ямар өгнүүд үү? Оо, сайн байна. Хамтдаа хичээлд оролцсон хүүхдүүдэд баярлалаа. За, баяр хүргэе. Би хичээлээ ээжээс чинь багш маань гэнт туршилт хичээл орно ингээд 3-4 өртөөгөө хичээлсэн. 1-р өртөө нь материал, 2-р өртөө нь таблет ингээд сөөлжиж явж исэн. Хамгийн гоё нь 2-р өртөөндөө кохоц руу орж оноогоор уралдаж хэн илүү хичээлдээ сайнаараа уралддаг. Хосолсон сургуульд явуулсан. Тэгээд энэ хамгийн сонирхолтой багаараа ажиллах нь хин нэг нь надад зааж өгнө. Эсвэл би өөрийнхөө мэддэг юм хүмүүс зааж өгөх нь надад хамгийн их сонирхолтой байдаг. За сайн байцгаана уу өртөө дүрийн чиглүүлэгч Шошин. За манай өртөөний онцлог бол суралцагчид захим технологиг ашиглан мэдлэг чадвараа баттгах зорилготой. За яг одоогор хүүхдүүд маань QR кодыг уншуулад Word wall руу нэвтрэн тасгал даалгаврыг гүйцэтгэнэ. За миний хувьд бол тусламж хэрэгтэй сурагчдад чиглэл үйл ажиллагааг явуулнаа. За хүүхдүүдэд QR код уншуулад нэвтрээд ороорой. За тасгалаа хийж эхлэе. Сайн байна. За багшаасаа тусламж авч болно шүү хүүхдтэй. Ямар мундаг хүүхдүүд вэ? За үнэн гэхээр чи юу лээ? Сайн байна. За тэнгэр хөл. Нөхлөө. Миний яасан бэ? За хүүхдүүд чадж гин үү? Ямар мундаг хүүхдүүд вэ? Сайн байна. За одоо дууссан хүүхдүүд нь завраа өрчлөөд дахин дасгал даалгавраа гүйцэтгээрэй хүүхдүүдээ. Заалан өгшин. За нэрээ бичсэн юм. За чи 8 дахь даалгавраар явж байна те. За өгшин гэвэл юу лээ? Тамас хэрэглээ сайн байна. За дараагийн завгараа сонгоод дасгалаа ажиллаж шүү. Нэрээ миний өмнө бичих хүссэн да. Гарахаас өмнө түрүү нэрээ ч хүссэн. За одоо тэгээд ингээд одоо дараагийн завгараа сонгоод яачихцгаая. За дасгалаа ихэд одоо бүгдээр нөгөө завгараа сонгоод ямар ч завгараа сонгож олж шүү. Одоо тий өөрөө нөгөө өөрийгөө хөгжүүлээд үгээ баттгаад улам явна гэсэн. Тэгээд нэрээ бичээд энэ миний үгээ сурж байвал айгүй хэцүү шүү. Тэгэхээр өөр завгараа сонгоод боломжтой. За чи яаж нөө энэ онгоцтой завгараа сонгосон юм байна. За энэ хүмүүс сайн байна. За хүүхдүүдээ QR код таба унтраагаад дасгал даалгавраа дуусгая. Хичээлд оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Өөртөө баяр хүргэе. За
багшаа анхаараарай. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ ямар үгс үзсэн бэлээ? За тэгвэл хичээлээ дүгнээд хүүхэд болгоны ажлын хуудсыг хараарай. За ажлын хуудсан дээр хүүхэд болгонд нэг үг өгсөн байгаа. За тэр үгний эсрэг утгыг олонгоо өөрийнхөө хосыг олоод хичээлээ дүгнээд дуусгах нэ. За бүгд босоод өөрийнхөө хосыг олоорой. За олоод найзыгаа олоод хэврэлдээд хичээлээ дүгнээд за ийшээ ингээ гараад агаарай. За ийшээ гараад яваад агаарай. За ингээд энийгээд материалаа харуулаарай. Үгүүдээ харуулах нь шүү хүүхдүүдээ. За энэ камерт үгээ. Эндээс үгээ харуул. Үгээ харуулаарай. За босох, суух, унтах, сэрэх, шинэлэг харуулаарай. Асаа, хунтрах, за сайн байна. Шин, хуучин, сайн байна. Баруур цумын ерхий боловсролын 3 дугаар сургуулийн бага ангийн багш Мөнгөн Цэцэг байна. Хослон сургалтын үр дүн багш нарын хувьд орчин үеийн техник технологиг ашиглаж хичээл сургалтын үйл ажиллагаа уламжлалтай хэрэгжүүлжээ. Ингэснээр багш нарын хувьд цахим технологитой ажиллах ур чадвар нэмэгдэж хамтдаа хөгжиж байна. Харин манай хүүхдүүдийн хувьд бол Word, Hackood, Mint мэдэр зэрэг програмуудыг ашиглаж сурснаас цахим технологиор дамжуулан сурцагчдын идэвх оролцоог нэмэгдүүлж чадж байна. Намайг даасан сарын өнгөрсөн гэдэг би боловсролын байгууллагад 20 жил ажиллаж байна. Миний хувьд бол захим сургалтын технологи хичээл сургалтын үйл ажиллагаанд өргөн хэрэглэх хичээл ажилладаг. Тиймээс бол сүүлийн үеийн технологийн хичээл сургалтуудыг залуу багш нараас судалж суралцаад хичээл сургалтын үйл ажиллагаанд энийг ашиглаж явдаг. Ингэснээр бол энэ хослон сургалтын үр дүн маань хүүхдүүд дээр маань ажиглагдаж эхэлсэн. Энэ ажиглалтанд юу вэ гэвэл хичээлийг сонирхолгүй хүүхдүүд маань захин технологитойгоо ажиллагаа хичээлийн агуулгыг судалж, суралцаж, мэдэж авч байгаа. Ингэснээр бол хослон сургалтын үр дүн бол сурагчдын сонирхол, идэвх оролцоог маш ихээр нэмэгдүүлж байгаа. Сүхбаатар аймгийн Баруур цумын 3 дугаар сургуулийн бага ангийн багш Ганзай байна. Хослон сургалтандаа ашигласнаар хүүхдүүд хичээлдээ маш идэвхтэй, дур сонирхолтой болсон. Хүүхэд бүрийн сурах арга барил өөр байдаг. Харин хослон сургалт маань тэр өөр арга барил дээр нь тулгуурлан даалгавруудыг өөр гүйцэтгэл болдгоо гэдгийг харуулж өгч байгаа. Хүүхдүүд өртөө сэлгэх байдлаар явахдаа өөрийн дуртай үр дүнөөрөө очихын тулд дасгал даалгаврыг маш хурдан гүйцэтгэдэг. Миний төлөвлөсөн 3-4 хүртээнд маань өртөө болгон дээр нэг мэрэгжлийн чиглүүлэгч багш ажиллаад ирэхээр хүүхдүүд маань асах зүйлээ чиглүүлэгч багшаасаа чөлөөтэй асуудаг. Тэгэхээр нэг ч хүүхэд тэнд хичээл хийхгүйгээр орхигдохгүйгээр хүүхэд болгоныг оролцуулсан. Тэгээ багшийн ачаал багаснараа хичээлийн оролцоо маань маш сайн болсноороо айгүй үр дүнтэй сургалтууд болж чадсан.